Энэ нөхдүүдийг одоо эн чинь ингээ хордог нь яадаг юм бол. Тэгээ 3 сар амьдрахтаа нийт 770 евро зарцуулсан гэж байгаа байхгүй. Ингээ хан маань нэлээд учирсан. 2 сарын хугацаанд Азийн 5 улсаар ганцаараа аялсан аяллаас оваалцъя. Явах цаг болжээ. Манай хүн надад жолооч дуудаад өгсөн байт юм аа. Хоол иднэ ёо, амар өсчт. Яг Ханоиын зүг. Унтлагын автобус усаа. Гэт нийтдээ 10 20 21 судалтай бишээ. Одоо ийм унтлагын нэг юм хэсэгтэй гэх юм уу? Ер нь яг дэжгүй тэнийвэл тэний чигээр яг л тэнийгээ таардаг юм байна л да. Тэг би тиктэй нэлээд тулгаж авсан болохоор хамгийн сүүлийн номерыг таарчээ. Би цаанаас нэг ийм бланкет өгдөл юм байна л да. Тэрийг би яг доороод юусчлээ. Ийм арьсан юм дээр унтахаар өсч байгаа. Тэгээ онтон ч гэжтэй 6 цаг л явах юм байлээ. Бүгд ингээд кабинет руу орцооч байгаа. Ичээ бүр нэг ийм юу байд юм бэ? Ичээ бүр 3 хүн явж байна. 3 Вьетнам хүн. Юм ярэ. Би болохоор ингээл бочонда. Энд чинь 230 мянган дон гэдэг чинь 30 мянган төгрөг юм уу? 200 эдэн километр газар 30 мянгаар явдаг юм байна. Ингээ өшөөж юм байна. Сонирхолтой юм байна. Ер нь бүх орж байгаа хүмүүсийг гутлын тайлуулаад гутлын ийм ялгар ууданд дийлгүүлээд тэгээ оруулдаг юм биш үү? Чиний юм USB оролттой авс. Зэ. Унтаж чадах нь хөл тулаад. Яг гутлаа тайлж байгаа процессыг харахыг хүсвэл энд хүмүүс гутлаа тайлж байна. Цүнхээ алдаар начааных нь хэсэгт нийчж байгаа. Зэн ингээ сапа баяртай юм бидтэй. Өөний цонхоос ингээ ачдаг юм шиг. Гахалт гэрэл асах уу? Тэгээ манай кабины гэрэл бол ажилтдаг юм байна. Жохон мастер. AC үлээх үү? AC үлээдэг юм байна. Автобуснаас босаа 4 цагт, өөрийн 4 цагт зогслоо. Тэгээ нэг Бээжингийн унтлагын автобус эдрийг бодвол ирчлээ шүү шууд буугаарай л гэдэг юм байна. Тэгээ нэг юм шөнийн Ханоид болоо да. Хостел ойрхон байхаар нь тийшээ алхаж явна. Шууд захиалч тийм өгснэ. Яг оруулаач өгөөч үгээд тэгээ очиод өөрөө чеклж яагаад орё гэж бодлоо. Шөнө ер нь хорогдох газар алга. Ихт хоёрт бороо ороод байна. Цаг агарын хувьд бол ирсэн гол улаахан болчихжээ. Сапагод бол тэгээ очиод буудлаа чеклээ да. Ер нь одоо юу гэдэг аялж яхад ч тэр амьдрал дээр ч тэр шийдвэрүүдийг газ хийх хэрэгтэй юм шиг байгаа. Айгуу урд нь шийдвэр хийж сурах хэрэгтэй юм байна лээ. Гэхдээ яг зарим тохиолдолд шийдвэрүүдээ хийгээгүй байж хаад боломжууд нь багасаад идэх ч юм уу. Эсвэл боломжууд нь илүү ашиггүй болоод идэх ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд зөндөө байгаад байгаа учраас шөнийн чи ингэж автобусны буудлын дээр буучаал окей газ хостел руу яваа эсвэл газ тийг гэдэг ч юм уу тий. Газ шийдвэрүүдээ хийгээ явахгүй бол жоохон хохирлтой үеуд бас байгаад байгаа шүү. Зяа ирсэн ч ихтэй ингээд хаалгаад хөвчсөн байт юм байна.
За Ханои өглөөнийг ингэж эхэлдэг юм байна да. Би ингээд энэчнээс зүйлттэй байдаг камер тогтоогч унгаацсан байх юм. Автобусны тэшинд л унчлаа. Бороо ороод гадуур явах жоохон хүндрэлтэй болохоор өнөөдөр каучсерфингээр нэг айл олсон байдаг юм аа. Ханоид байрлалтай нэг ах уул байсан. Реквест явуулаад үзсэн чи ямар ч тач миний реквестийг авсан. Ер нь бол 2 хоногийн реквест явуулсан. Тэгээ гол нь надаас гаднаас өөр зочид байгаа. Тэгээ жоохон тохгүй байгаад их юм бол өнөөдөр хончоод тэгээ маргааш хөдөлнө. Ямар ч тач өнөөдөртөө тэр айлд очиж хоноод тэгээ ахгүйтэй жоохон яриа өрнүүлээд энэ байгаа хүмүүстэй бас жоохон яриа өрнүүлнэ. Харцгаая ямар хуу хүмүүс байх нь. Окей. Gavang Quang. Яа, cảm ơn. Dạ, нэг юм автобус ирлээ. Đi bọc xuống đi. Vâng. Lại. Xuống đi, đi xe sau đi, xe đâu đây. Xuống đi. Энэ нөхдүүдийг одоо эн чинь ингээ хордог нь яадаг юм бол. Автобуснаас буугаад гэрлүү налах чинь. Автобус нь бас сонирхолтой байд юм байна. Наваа жоохон багт Монгол автобус зэвэр хийсэн шиг л. Кондуктортай байдаг юм байна. Тэгээ айгүй их хүнтэй пик дүр автобуснууд л явдаг юм байна. Эсвэл надад тийм нь таарсан юм уу? За каучсерфингаар олсон айлдаа ирсэн. Яг нөгөө гэрээ эзэн нь ажил дээр байгаа. Яг намайг очиж өөр наа чи бас нэг зочин байгаа гэсэн бохоггүй. Ирсэн чинь юу хийсэн гэж 6 гадаад хүн байвал яг гэрт нь 2 Франц хос байгаа. Австри, Финландийн 2 хос. Нэг нь болохоор Алекс гээд нэг Орос залуу байгаа. Өглөө нэг Колумб хүн байсан гэж байгаа байхгүй. Тэгээ би гайхаад л юм л дээ. Ирсэн чинь гэртээ өөрөө одоо энэ гэрээ эзэн өөрөө байхгүй. Тэг чинь удаа гэрт нь 5 6 гадаад хүн ингээд өдөртөө ингээд байж идэг заяа. Тэгснэ хизээж тэднээс мөнгө авдаггүй, төлбөр авдаггүй. Тэгээ эн чи байгаа хүмүүс лээрээ надаас бусд нь бол нэг 2 маяр хонцгойцсон нөхдүүд байгаад байгаа юм. Тэгээ одоо тэр нөгөө Финландийн хос гэсэн шүү дээ. Тэр Финланд ах болохоор аюу сонирхолтой зөв 35-тай. Бараг 60 гаруй орноор аялцсан. Чид 2010 оноос хойш аюу олон газруудаар ер нь бол серфис байгаа байхгүй. Ковидын өмнөх яг гэрээсээ гараад хичхайк хийгээд дэлхийгээр аялна гэсэн зорилго тавиад тэгээд ковидыг тэрнээс хойшоо буцаж Финландтай байжгаад саяхан энэ оны 4-5 сараас юм уу хичхайк хийсээр энд ирсэн байна гэдэгт Финландаас тэр чигээр Европоор хичхайк хийгээд Орос Монголоор орохгүйгээ зөв шууд Хятад гэж ороод Орос Монгол яриа хүүтрээдсэн гэсэн. Тэгээ Хятадаар 3 сар аялсан гэж байгаа байхгүй. 3 сар аялаад зөвхөн хичхайк хийгээл ингээ каучсерфинг гэдрээр хост олдвол тэгээ 3 сар амьдрахтаа нийт 770 евро зарцуулсан гэж байгаа байхгүй. 2 хос шүү дээ. 2 хүн нийлээд 3 сарын хугацаанд Хятадд амьдрахад 3 сая төгрөг зарцуулсан байгаа байхгүй. Гайхалтай үнэхээр хямдхан аялд юм лээ. Яг гих мэтчлэн хүмүүс ер нь аялдаг юм байна. Тэр Франц хосууд ч гэсэн гэрээсээ гарснаас хойш 36 орноор явцсан гинөө. 36 дахь орн нь Вьетнам болж байгаа гэсэн. Тэгээд байшингийн танилцуулна. Энд гэхдээ нэлээд харанхуй байгаа болохоор жоохон байшингийн танилцуулга жоохон хүндрэлтэй байж магадгүй. Энэ гэрлийг насахаар миний камерын дээр ингээд танивчаад байгаа байхгүй юу. Ерөнхийдөө цочин багтай байвал өөрийн чинь унтдаг. Тэгээд намайг ирж байгаа гэд өөрийнхөө өрөөнд хүртэл унтуулаад тэгээ өөрийгөө ерөн золиослоод тийм сайхан сэтгэлтэй хүн байна гэж байх уу? Намайг эсвэл яах гэдэг юм гэдэг. Гогоосо тийм байхгүй би мэдчихлээ л дээ. Тэгтээ зүгээр л үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байдаг нас. Зин миний үлдчихэж байгаа өрөө манай хостын маань өрөө үндсэн дээ. Энд чинь нэг юм шиг. Ингээ хан маань нэлээд учирсан. Энэ чи ор байна. Энэ гэрэл ингээд анивчж байгаа байх. Камер дээр анивчж байгаа гэрлүүд бол бид ер нь байнгын ингээ анивчжээдэг бидний нүдэл зүгээр анзаардаг. Нэг юм шүүгээтэй. За нэг иймэрхүү өрөөнд үлдэж байна да. 2 хоног. Сүнхэн ингээд тавьсан. Амьснуудаа энэ ч байгаагаа тавьсан. Йоо. Гэрээс гарснаас шанхуудаа амьснууд байгаа л шүү дээ. Одоо надад 2 амьс үлдсэн эдрийг хатах хүртэл.
Нэг өрөөний юм заяа. Доошоо бууж үзнэ. Үзнэ ч гэж үзүүлнэ. Сая би 3 дахь ортой байхгүй. Одоо 2 дахь орлоо болж байна. Ийшээ нэг өрөө байгаа. Харагдахгүй тий. Тэгээ бас ийшээ нэг өрөө байгаа. Тэгээд нэг давхарт нь бид нар байгаа. Тэгээ Вьетнамд ерөнхийдөө бүгд ийм том байшинтай байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ ямар танаг ирч айгүй том юм биш гэсэн чинь үгүй шүү дээ. Энд чинь энгийн зүйл шүү дээ. Угаасаа л Вьетнамчууд ийм байдаг шүү дээ. За тэгээд ийм байшинд ганцаархан амьдардаг ах. Гэртээ айгүй олон зочин аваад байж идэг юм байлээ. Нэг нь тэгээд би болж таарлаа. Наараа би гарч юм идэх гээд байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд хаалган төгжээд үзээ. Би нэг нь онгоолж чаддгүй. Тэгсэн чинь ийм түлхүүр ширээн дээр өргөчт юм байна. Тэгээд би ингээд дотроос онгоолоод би онгоолж гараад тэгээ эргүүлээ төгччихэл юм байна л да. Түлхүүрээ авч яваад. Тий одоо бас сонирхолтой байгаа.